Хай. Би чамайг сайн байгаа байх гэж найдаж байна. Тэгээд сүүлийн хэд хоног би ерөөсөө бичлэг хийгээгүй, мэдээж ажилдаа ингээд завгүй байгаа шүү дээ. Гэхдээ ерөөхдөө цаг зав гарсан ч гэсэндээ ерөөсөө бичлэг ч юм уу хийхийг хүсээгүй, аль болох ерөөхдөө өөртөө илүү их цаг гаргахыг хүссэн гэх юм уу. Илүү тийм өөр зүйл хийдэг ч юм уу, илүү ингээд өөрийгөө жоохон ч болов сатааруулдаг ч юм уу. Ерөөхдөө нэг тийм юу ч бодохгүй зүгээр ингээд чөлөө цаг гарах юм бол өөрийнхөө зүгээр ингээд хиймэр байгаа зүйлийг хийгээд ингээд хэсэг ингээд бүх зүйлээс холдоод ингээд жоохон өөртөө цаг зав өгмөр санагдсан гэх юм уу, зүгээр өөрийгөө бүх зүйлээс тусгаарлаад ингээд хэсэг хол байхыг хүссэн. Тэгээ яг ингэж явж байгаад би яг нэг зүйлийг анзаарч ирсэн юу гэхээр ерөнхийдөө би ямар нэгэн зүйлээс ерөөсөө ямар нэгэн зүйл ингээд хүлээл тавихаа болцсон байгаа байхгүй юу. Тэгээд ингээд амьдралаас ч гэдэг юм уу, хүмүүсээс ч юм уу би ингээд ямар ч хүлээл тавихаа болоод тэгээ зүгээр л бодит байдал яачих болно. Тэр зүйл ингээд сайнаарч ирэгчж болно, муугаарч ирэгчж болно. Заавал миний ботсон шиг, миний төсөөсөн шиг, миний хүлээсэн шиг заавал тийм байх албагүй гэж аюух бодож эхэлсэн. Тэгээд тэгэж бодож эхлэхээр нэг талаараа амар сайн зүйлч байгаа, нөгөө талаараа жоохон муу санагдсан зүйл хүртэл надад байсан байхгүй юу. Тэгээ ер нь бол би ингээд айгүй их ер нь л багаасаа нэг тийм жоохон юмд хүлээлт аюу их тавьчих гад байдаг гэсэн те, багтаа илүү их ингээд ямар нэгэн баяр болоход те ингээд нэг тийм байгаасаа ийм байгаасаа гэдэг хүлээлт тавьдаг ч юм уу, эсвэл хин нэгэнтэй ингээд шинээр найз нөхд боллоо гэж бодоход яг ингээд миний гаргасан сэтгэлийг надад ингээд зөрүүлээд гарах ёстой гэдэг нэг тийм хүлээлт ч юм уу те. Заавал хин нэгнээс бусд хүмүүсээс ч юм уу ямар нэгэн хүлээлт тавиад ямар нэгэн байдлаар амьдралаас ч юм уу ингээд хүлээлт тавиад тийм зүйл болчихсоо, тийм зүйлийг надад ингээд өгөөсэй гэд хүлээлт аягүй их тавьдаг байсан ер нь багасаа л. Тэгээ эцэстээ угаасаа хүлээлт тавих тусам би өөрөө эцэст ингээд аягүй их өвдөж байгаа шүү дээ. Аягүй их гэмтэж байгаа. Хитрхи хүлээлт тавьснаасаа болоод заавал тэр хүмүүс ингээд миний хүссэн шиг тэр зүйлийг өгөх албагүй. Заавал амьдрал надад тэр хүссэн шиг минь зүйлийг өгөх албагүй. Тэгээ хүлээлт хэрэг тавинд төдийч нэгээрээ аягүй их өвддөг байсан. Тэгээд сүүлийн үед бол яа харахгүй би юунд ч ямар ч хүлээлт тавихаа болцсон байлээ. Би яагаад энийг сайн болон муу вэ гэж бодсон гэхээр сайн тал нь юу байна вэ гэхээр мэдээж би ингээд өвдөхгүй байгаа. Би ямар нэгэн зүйлээс ингээд хүлээлт тавихгүй байгаа учраас тэр зүйл мууч байж болно, сайнч байж болно. Тухайн үед л харъя, тухайн үед л болъё. Тухайн үед л ямар байна тэрийг зүгээр л хүлээгээд авчия те. Шинээр хүнтэй танилцаад найз нөхд болоод ч юм уу инглээ гэж бодоход за ямар ч байж болно те. Тэр хүнтэй цааш та ингээд гоё найзлаад явчих болно. Эсвэл тэр зүйл бүтэхгүй ингээд дуусчих болно. Тухайн үеийн байдлаас л болъё. Ингээд хүлээлт тавихгүй болоод ирэхээр би илүү өвдөх нь бага болчихж байгаа. Илүү нэг тийм зүгээр л бодит байдал нь ямар байна тэр зүйлийг хүлээгээд авчгаар дараа нь тэрэндээ шаналдаг ч юм уу, гомцдог ч юм уу. Тэр мэдрэмжүүд илүү бага байгаад байгаа байхгүй. Илүү нэг тийм би угаасаа тийм зүйл хүлээл тавиагүй учраас одоо зүгээр бодит байдлыг илүү хүлээж авахд надад илүү амар санагдсан байхгүй. Тэгээ муу тал нь юу вэ гэхээр надад яг ингэж бодогдсон байхгүй. Муу тал нь юу байсан бэ гэхээр хитрхи их урт хугацаанд одоо ингээд чиний төсөөснөөс ч илүү жоохон хэцүү зүйлүүд чиний амьдрал тохиолдоод чиний хизээж ийм зүйл болно гэж бодоогүй зүйлсүүд тохиолдоод ингээд тэсгэн аргагүй зүйлсүүдийг хүн ингээд өөрөө биеэрээ мэдрээ, сэтгэл зүгээрээ мэдрээд ирэхээр цаашдаа зүгээр л ингээд нэг тиймэрхүү сайхан зүйл болчоосоо, тиймэрхүү гоё зүйл болчоосоо гэдэг хүлээлтээ шууд тавихаа болчтой юм шиг санагдсан байхгүй. Нэг бодлын хүлээлт тавих гоё шүү дээ. Ингээд тэр зүйлээ бодоод ингээд ийм байвал яах вэ, тийм байвал яах вэ гэл ингээл ямар нэгэн олон мэдрэмжүүдийг мэдрээд ингээ хүлээж байгаа. Тэгээд тэр нь хэрвээ болчих юм бол гоё, болохгүй бол жоохон гуригтай, өвдөлттэй. Гэхдээ яг ингээд үнэхээр тодорхой хэмжээний урт ч юм уу ингээ тодорхой хэмжээний хугацаанд хүн ингээд үнэхээр төсөөлж байгаагүй зүйлсүүдээ мэдрээд ирэхээр амьдралаас ч хүнээс ч юунаас ч нэг тийм хүлээлт тавигаа болчтой юм шиг санагдсан байхгүй юу. Зүгээр л өөрийнхөө одоо юу гэдэг тэр төсөөлөн бодох, хүлээлт одоо ингээ ургуулсан бодох тэр зүйлүүдээ зүгээр л ерөөдөө хаачдаг юм шиг. Зүгээр л ингээд бодит байдал ямар ч байж болно. Тийм учраас зүгээр л ингээд нэг бодлын өөрийгөө хамгаалаад байгаа юм шиг. Тэгээ нэг бодлын ингээд өвдгөөс айгаад байгаа юм шиг. Тэгээ нэг бодлын хүлээл тавихгүй байхаар өвдөхгүй байгаа ч гэсэндээ зүгээр нэг тийм гоё зүйл байха болцсон юм шиг нэг тийм одоо юу гэдэг өглөө босоод ингээд за өнөөдөр надад юу ч тохиолдож магадгүй те ингээд сайхан зүйлч болж магадгүй муухай зүйлч болж магадгүй. Гэхдээ хүн ингээд юмд жоохон ч болов хүлээл тавихаараа яадаг вэ гэхээр өглөө босоод юу гэдэг за өнөөдөр гоё өдөр байж магадгүй шүү дээ те. Өнөөдөр магадгүй ингээд
сонирхолтой зүйл болж магадгүй гэдэг ч юм уу. Өнөөдөр ямар нэгэн байдлаар гоё өдөр болж магадгүй гэсэн тодорхой хэмжээний ингээд хүлээлтийг тавиад өглөө босоод ирдэ шүү дээ. Тэгээ ингээд тухайн энергиэрээ ингээд тухайн ингээд гоё мэдрэмжээрээ хүлээлтээрээ ингээд за өнөөдөр ямар нэгэн гоё зүйл болж магадгүй, ямар нэгэн байдлаар өнөөдөр тийм ч муу биш байж болно гэд босч ирэхээр тэр өдөржингөө нэг тийм үнэхээр тийм муу муухай зүйл болчихгүй бол хүн нэг тийм өнөөдөр тийм ч муу өдөр биш байлаа гэл ингээл байгаа зүйлдээ жоохон сэтгэл хангалуун ч гэх юм уу, жоохон нэг тийм баярлууштай хандаад ч гэх юм уу. Ингээд арай нэг тийм гоё байгаад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Тэгмээд би өөр дээрээ сүүлийн нэг хэдэн 7 хоног анзаархнаа ингээд юу ч болж магадгүй учраас өглөө босч ирээл юу гэдэг за өнөөдөр ингээд гоёч байж магадгүй, муухайч байж магадгүй. За тэгэхээр ерөнхийдөө бол ингээд ямар байхаа би мэдэхгүй учраас зүгээр л за ингээд хийх зүйлээ хий те. Тэгэл ажил дээр очдөг ч юм уу те. За өнөөдөр их ажил чи тийм үү өнөөдөр ингээд амар ядраад юм байвал за өнөөдөр ядрах нь ойлгомжтой за хийчи. Тэ нэг тийм өвдөлтгүй. Хэрвээ очиод ингээд нэг тийм амар өдөржингөө зовох ажил биш байх юм бол ингээл өөдөө за ямар ч үсэн зовхгүй юм байна. Тэгээ бодоод үзэхээр нэг тийм миний хувьд бол энэ нь нэг тийм сайн зүйл биш юм шиг санагдсан. Ягаад тэгэхээр би яг ингээд бүх зүйлд буугаад өгчихсөн юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Нэг тийм за угаасаа нэг тийм бодит байдал урам хугалдсан шүү дээ, тэ. Бодит байдал дээр бидний төсөөсөн шиг зүйлсүүд тохиолдох нь ихэнхдээ ховор байдаг учраас ингээд нэг тийм хүмүүс дээрч вэ, амьдрал дээрч вэ, юун дээрч вэ би ингээд буугаад өгчихсөн учраас одоо нэг тийм надад юун дээрч хүлээл тавих нэг тийм хүсэл байхгүй, тийм итгэл найдвар байхгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм болохоор нэг удаа надад нэг тийм жоохон муу байдлаар нөлөөлж байгаа юм шиг. Жоохон би өөрөө ийм байхдаа нэг сэтгэл хангалуун биш байгаа гэх юм уу. Тодорхой хэмжээнд нэг тийм итгэл найдварыг хүн тээжээж л урагшлах замаа ингээд за надад ингээд тодорхой хэмжээний итгэл найдвар байгаа учраас би урагшсаар байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Цаана нь ингээд нэг тийм хүлээлт ч юм уу байгаад байгаа шүү дээ. Тэгэхэд яг нэг одоогийн миний мэдэрч байгаа байдлаар гэх юм бол ямар ч нэг тийм итгэл найдвар нэг тийм хүлээлт байхгүй учраас за юу л болов болог гэдэг утгаараа байгаа учраас энэ нь эргээгээд надад яаж нөлөөлж байгаа гэх юм уу, яаж нөлөөлөх бол цаашдаа энэ хിവэрээ яваад байвал яах вэ гэдэг тал нь илүү нэг тийм жоохон муу талаараа жоохон хэцүү санагдаж байгаа гэх юм уу. Тэгээ яг ямар ч үсэн энэ мэдрэмжийг яг яаж илэрхийлэхээ сайн мэдэхгүй ч гэсэндээ нэг бодлын би илүү нэг тийм тайван мэдээж илүү нэг тийм надад угаасаа хүлээлт байхгүй учраас ингээд арай тайван, арай нэг тийм тогтун юм шиг санагдаж байгаа. Гэтэ нөгөө бодлын нэг тийм хүлээлт байхгүй байгаа учраас тэр итгэл найдар байхгүй байгаа учраас бүх зүйл надад нэг тийм онц биш, нэг тийм зүгээр бүх зүйл ингээд сааралтаад ингээд за иймэрхүү зүйл байж лээдэг, амьдрал угаасаа л ийм байдаг, ингээл явж лээдэг, ингээл дуустдаг гэдэг ч юм уу нэг тийм жоохон бүрхэгдүү санагдаад байгаа ч гэх юм уу. Тэгээ би одоогоор хэр удаан нэг тийм бүх зүйлд ингээд бууж өгөөд яг иймэрхүү байдалтай явахаа сайн мэдгүй ч гэсэндээ одоогоор л нэг тийм нэг бүх зүйл дээр ингээд итгэл тавиад, хүлээлт тавиад байх ямар ч тийм сэтгэл зүйн тийм хүсэлч гэх юм уу, нэг тийм мэдрэмж огт алга байна гэх юм уу. Тэгээ ялч юу яагаад би нэг жоохон муу байдлаар илүү харж байгаа вэ гэхээр хүн дээр нь ямар нэгэн зүйл ингээд хүлээлт тавихаар мэдээж өвдөх үе байна, эсвэл тэр нь биелүүл асар их баярлах үе байгаа. Гэхдээ эцэстээ л хүн тэр зүйлийг мэдэрч байгаа шүү дээ. Хүн ингээд тэр хүлээлтэнд нийцээгүй болол хүн гуниглан, шархлан ч гэдэг юм уу ингээд нэг мэдрэмж төрж байгаа гунигийн мэдрэмж ч юм уу те харамсах ч юм уу. Тэр нь биелчих юм бол асар их тийм аз жаргал, допамин ч гэдэг юм уу ингээд гоё сайхан мэдрэмжийг мэдэрч байгаа. Тэгээ яг энэ мэдрэмжийн надад хамгийн аимшигтай санагдж байгаа зүйл нь зүгээр л юу ч мэдрэхгүй учраа байгаа байхгүй юу. Тэр зүйлд анханасаа хүлээлт тавиаг учраас сайхан зүйл болсон ч зүгээр сайхан зүйл болох ёстой байсан юм байна. Муухай зүйл болсон ч угаасаа л муухай юм байна. Тэ? Тэр дунд ямар нэгэн аз жаргал юм уу ингээд гунигтай илүү мэдрэмж байхгүй байгаад байгаа учраас ингээд юм болгон дээр ингээд give up хийгээд ингээд хүлээлт тавихгүй байгаа учраас би яг амьдралд өдөр тутамдаа ингээд юу ч нэг мэдрэхгүй байгаа гэх юм уу нэг тийм тухайн үеийн процесс, тухайн үеийн ингээд үе мөчүүдийг ийм л юм байна, ийм л зүйл тохиолдсон байна. Тэгээд одоо ингээд хүлээж авах суурь яалтаа билээ гэл. Тэгээд миний хувьд бол яалтчгүй ингээд анх удаа нэг тийм бүх зүйл дээр give up хийсэн мэдрэмжтэй бүх зүйл дээр ингээд хүлээлт тавихгүй байж үзэж байгаа учраас надад бол нэг тийм жоохон шинэлэг мэдрэмж байна гэх юм уу. Би яаж ч ингээд за би ингээд бүх зүйл дээр бууж өглөө
яасан ч ингээ надад тамаагүй те ингээ хүлээлт тавихгүй гэж би яаж ч өөрийгөө бодож хүчсэн ч цаанаа л нэг тийм ихтгэл найдвар байгаад идэг бол одоо л үнэхээр жигнэсээ бүр ямар ч нэг тийм хүн дээр ч бай амьдрал дээр ч бай юун дээр ч нэг тийм ихтгэл найдвар хүлээлт тавих нэг тийм сэтгэл алга гэх юм уу тийм хүч алга гэх юм уу. Тэгээ миний хувьд бол айгүй шинэлэг санагдчихээн. Тэгээд нэг бодлын нэг иймэрхүү хүлээлт тавихгүй байх нь амар амгалан юм шиг мөртлөө нэг бодлын бас надад бол жоохон амар санагдчихээн. Жоохон нэг тийм бүх зүйл саарал те бүх зүйл нэг тийм юу гэдэг баяр баясгалан эсвэл гуниг ямар ч тийм зүйл байхгүй байгаар яг нэг тийм саарлын мэдрэмж нэг тийм дундуур саарлын мэдрэмжтэй байгаад байгаа учраас энэ нь намайг илүү их айлгаж санааг маань зовоож гэх юм уу. Тэг ямар ч байсан нэг иймэрхүү хүлээлт тавихгүй байх бүх зүйл бууж өгөх иймэрхүү мэдрэмжийг яг мэдэрч үзэж байна. Тэгээд надад бол айгүй сонирн байд юм байна. Нэх бас хүсэж байх зүйл биш юм шиг нэг бодлын санагдаж байна. Тэг ямар ч байсан иймэрхүү мэдрэмжтэй хэр удаан явахыг мэдэхгүй ч гэсэндээ мэдээж одоогор л үнэхээр надад юун дээр ч нэг тийм хүлээлт тавих сэтгэл алга